Чарлз 1 сарын сүүлээр бизнес trip хийгээд өөр хот руу явсан хойгоор тархин эргэсэн Лори түүн рүү залгаад "Чи одоо надад хамаагүй. Жж ч гэсэн надад хамааралтай байхаа болсон." Тэгснээ өөрийгөө хувилгаан Жозеф Смит буюу Америкийн анхны шашны тэргүүний эхнэр мөнх амьдрахаар илгээгдсэн өөхөхгүй, бурхнаас бараг тусгайлан илгээгдсэн, бурхан дэвээгдсэн хэрв ямар нэг байдлаар амьдралд нь Чарлз оролцвол түүнийг ална. Тэгснээ утсаар ярьж байхдаа түүнийг дандаа Ник Шнайдер гэх өөр нэрээр дуудаж исэн. Энэ бол Crime Station podcast. Сайн байцгаана уу? За сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Энэхүү хэрэг одоо сайхан болсон маш их дуйлан шууган тарьж байгаа деталь ихтэй хэрэг учраас олон зүйл нь оршуулгүй шууд хэрэг рүүгээ оръё. Лори гэх эмэгтэй 1973 онд Америкт төрсөн эцэг эхээсээ тавуулаа. 1992 онд буюу 19 настай байхдаа ахлах сургуульд хамт сурч байсан найз залуу болох Нельсон гэж залуутай хурмаа хийсэн боловч хосууд нэх удалгүй салцаасан. Ингээд дараа нь хоёр дахь хүнтэйгээ гэрэлсэн. Тэр хүнийг Уильям гэдэг 1995 онд тэд хуримлаж Texаст амьдарч эхэлсэн. 1996 онд Лори анхны хүүхдээ үлгэдэж авсан бөгөөд хүүг нь Колби гэдэг. Бас л нэх удалгүй хоёр дахь нөхрөөсөө Лори салсан байгаа. Яагаад салсан талаарх мэдээлэл нь бол тодорхойгүй байсан. Ингээд 2001 онд Joe Ryan гэх 40 дөхөж яваа залуутай танилцсан бөгөөд хүнтэй сууж байгаагүй ч өөрт таарах хүний олтлоо ганц би явнаа гэж ярьдаг байсан. Залуу Лоритэй танилцсныхаа 1 сарын дараа түүнд гэрлэх санал тавьж харин Лори зөвшөөрсөн ч гэсэн түүнд нэг нөхцөл тавьсан байгаа. Тэрээр шашин шүтлэггүй хүн байсан учраас түүнийг Христийн сүмд итгэж болвол түүнтэй суунаа гэдгийг хэлсэн. Ингээд Жо эхнэр болох хүнийхээ саналыг хүлээж аваад түүний хэлснээр сүмд явж итгэгч болж эхэлсэн. Тэд гэрлээ дуудлаггүй Лори жирэмсэн болж тэдний дундаас Тайли гэх охин нь 2002 онд мэндэлсэн. Ямар нэг тодорхой мэдээлэл олдоогүй ч тэд мөн 2004 онд салах болж салхтаа нэлийн хэрүүл маргаан дагуулan Лори гомдол гаргаж шүүхэд түүнийг өөрийн хүүхдээ болон дагвар хүүгээ хүчирхийлдэг гэж мэдэгдсэн байсан. Жоуийн хамаатнууд хэлэхдээ тэр үргэлж төгс зүйлийг эрхэмлэж хин нэгний үзэл бодолд авталгүй хин нэгэнд бие болоод сэтгэлийн дарамт үзүүлэхгүй амьдрах хүн гэж мэдэгдсэн байгаа. Түүнийг шалгаж үзэхэд тэрээр хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үзүүлээгүй болох нь батлагддаг. Бүх хэргийн гол хүн нь Лори байсан бөгөөд тэр баян хүмүүст худлаа ярьж, Жо хүүхдүүдэд хүчирхийлдэг талаар ярьж, өөрийн бодол санаагаа тулгадаг нэлийн түрэмгий зантай хүн болж таарсан. Жо шүүхийн шийдвэрээр асран хамгаалах эрхгүй болсон ч хүүхдүүдтэйгээ уулзах боломжтой гэсэн шийдвэр гарсан бөгөөд түүний төрсөн охин болох Тайлитэй Лори уулзуулахгүй түүнийг эсэргүүцсээр байсан. Ингээд салалт шүүх хурлаар дуусч Лори 2 хүүхдээ аваад Texas руу нүүсэн. Жо нэг удаа халдлагад өртөж түүн рүү буу тулган ална хэмээн сүрдүүлсэн удаа байсан бөгөөд тэр хүн нь Лоригийн ах Алекс хэмээх залуу байсан. Энэ явдлын дараа Алекс баригдаж 90 хоног шоронд суух ял авсан байдаг. Texaст нүүж очсныхоо дараа буюу 2006 онд Лори Чарлз Вэллоу гэх 1956 онд төрсэн эрэгтэйтэй танилцсан. Чарлз урд нь 2 удаа гэрлэж байсан ч ахин Лоритой суухаас татгалзаагүй. Лоригийн хувьд энэ нь 4 дахь гэрлэлт байсан бөгөөд мөн л урдны адил Чарлзд болзол тавьж түүнийг сүмийн итгэгч болохыг ятгсан. Чарлз өвнийг зөвшөөрч тэд хамт амьдарч эхэлсэн бөгөөд тэд Лоригийн хуучин нөхрөөс хүүхдүүдэд хамгаалах нэрийдлэр Аризона руу нүүхээр болдог. Яг үнэндээ бол Жо зөвхөн хүүхдүүдтэйгээ л холбоотой байхыг хүсч байсан бөгөөд тэдэнд ямар нэг байдлаар хүч хэрэглэх бодлого нэгэн байсан.
Ингээд тэд Аризонод нүүж очиод хамт амьдарч эхэлсэн ч Лори ямар нэг тогтсон ажил төрөлгүй, Чарльзын мэдхээр Лори өсчин хийдэг гэснээс өөр гавьяа байхгүй, хийсэн зүйлгүй, хүүхдүүдээ ч сайн харахгүй, гэрт нь үлдээгээд гадуур гараад явчихдаг тийм хүүхэн байсан. 2014 онд тэд нэг жаахан хүүхэд урчилж авсан бөгөөд түүнийг Joshua Jackson гэдэг JJ гэж дууддаг. Тэр хүү Чарльзын хамаатных нь хүний хүүхэд байсан бөгөөд аутизмтай болсон учраас тэд өөрийн хүүхэд болгон урчилж аваад асран хамгаалахаар болсон байна. Хавайд тэд жижиг жүүсний бизнес эрхэж Лоригийн хуучин нөхөр Joe-с зутах нэрийдлэр тэнд амьдарч исэн ч шинэ өргөж авсан JJ хүүд тухайн газар тохиромжгүй гэж үзээд 2016 онд буцаад Аризона руу нүүсэн. Амьдрал нь хэвийн үргэлжилж байсан ч Лори сүмдээ явдгаараа явж сүмд явахын хажуугаар Чад хэмээх шашны ном бичдэг зохиолч хүний бичсэн бүх номнуудыг уншиж эхлээд түүнд нилээн донтож итгэж эхэлсэн байна. За тэгэхээр номын зохиолч Чад гэдэг зохиолчийн талаар дэлгэрэнгүй ярьж өгье. Тэрээр 1968 онд Юта мужид төрсэн 17 настай байхдаа cliff jumping хийж байх үеэрээ энэ маань одоо нөгөө хаднаас ус руу үсэрдэг тийм төрлийн юм байдаг штэ. Тэрийг хэлж байгаа шүү. За тэр үеэрээ үхэх шахсан бөгөөд энэ үедээ бодит амьдралаас тасран өөр нэг ертөнц бас байдгийг мэдэрсэн гэдгээ ярьж 2017 онд өөрийн энэхүү төсөөлөл мэдрэмжээрээ Living on the Edge of Heaven гэх анхныхаа номыг бичиж хэвлүүлж гаргасан. Мөн тэр 20 настай байхдаа далайн хүчтэй давлгаанд цохигдсон үхэх шахсан бөгөөд энэ үеэр биенээс нь сүнслэг биеийг салж нас барсан өвөтэйгөө уулзсан гэж ярьсан. Тэрээр ирээдүйд болох зүйлс, ирээдүйд төрөх хүүхдүүд болон ирээдүйд болох явдлаач энэ байдлаараа хардаг талаар бусдад ярьж дэлхий дээрх мөнх бус амьдралаар биш сүнслэг биеийн мөнх амьдралаар амьдарч түүндээ итгэж номоо эрчимтэй бичиж эхлэх болсон. Сүнслэг амьдрал бол мөнх юмаа гэдгийг шашнаар дамжуулж хүмүүс түгээхдээ ном болгон бичиж байсан явдал нь мөнгө олохтой бас холбоотой байсан уу? Эсвэл үнэхээр түүний тарих нь ямар нэг төрлийн өвчтөй болсон уу мэдэхгүй ямар ч тач сүнс биенээс нь салж өөр амьдрал байдаг гэдгийг итгүүлэх маш олон ном гаргасан байдаг. За сүнслэг ертөнцид итгэдэг дараах амьдрал гэж байдаг. Сүнс хүний биенээс тусдаа бас нэг агуу ертөнц гэж боддог хүмүүст бол түүний номнууд нь маш сонирхолтой санагдахаар байсан байгаа. Түүний эхнэрийг Тами гэдэг бөгөөд ном унших маш их дуртай эгэл жирийн даруухан эмэгтэй байсан. За тэд дундаасаа 5 хүүхэдтэй эхнэр нь одоо нөхрийнхөө ном бичих ажилтанд туслан номны cover-ыг нь бэлдэж өгдөг байсан байгаа. За ингээд өөрсдөө ч тэд ном хийвэлдэг компанитай болсон байсан. Компани үйл ажиллагааг Тами хариуцаж ажилладаг байсан. За тэрээр яваанда LDS буюу Latter Day Saints хэмээх сүмийн хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлэх тухайч ном бичиж эхэлсэн. Чадын бичсэн номнууд бүхэлдээ сүнслэг ертөнцийг ойлгож ухаарах эсвэл мөнх бус энгийн амьдралтайгаа одоо эвлэрээд явах гэсэн гол зүйлийг хүмүүст ярьдаг байсан. За тэр сүнслэг ертөнцид өөрийн болон бусад хүмүүсийн ч ирээдүй болон өнгөрсөн амьдралыг нь харж чаддаг болсон тухайгаач хүмүүст одоо байнга итгүүлэхийг зорддог. Сая одоо дурддагсан LDS гэд сүм байсан да би сая ярьжсэн. За тэр сүмийн салбар нь одоо Монгол тас байд юм бэлээ. Монгол хэл рүү орчуулах юм бол хожмын үеийн гигантнүүдийн сүм гэж нэрлэдэг юм байна. За ийм сүмд явж исэн хүмүүс юм байна шүү. За 2019 оны байдлаар тэр 5 номоо гаргаад амжсан байсан. За тэд гэр бүлээрээ Rexburg руу нүүхээр болдог бөгөөд үүнийгээ Чад хэлэхдээ хаа нэгтээс надад хоолой сонсогдож намайг тийшээгээ нүүхийг хэллээ гэж ярьсан байдаг. Үүнтэй зэрэгцээд юу болж исэн гэхээр Чадын номонд донтсон байсан Лори зохиолчийн номнуудыг уншаад өөртөө нь ижил төрлийн хүн байна гэдгийг мэдэрч тэрч сүнслэг ертөнцид итгэдэг, мөн Есүстэй холбогддог, түүнийг ахин амьлах гэрч гэдгээч ойлгосон гэж бодож, донтож, бүр автаж тэрнтэй бүрэн итгэчихсэн яваад исэн. За ингэж явсаар агаад Лори нэг удаа өөртөөгөө ижил одоо Чадын үзэл бодолд итгэгч Melanie гэх хүнтэй танилцсан бөгөөд тэд одоо хамтдаа Preparing a People буюу хүмүүсийг бэлтгэх нь хэмээх
цуглаанд хамт оролцож эхэлсэн. За энэ цуглаан нь үндсэндээ одоо Есүс ахин амилж ирэх үеэр хүмүүсийг бэлэн байлгах нэг тийм цуглаан байсан байгаа. За тэд өөрсдөө ямар нэг одоо бусад сүмээс харьяалалгүй одоо саяны LDS-гээс сүм байсан шүү дээ. Тэр сүм энтертэй ерөөсө харьяалалгүй гэж бас үздэг юм байлээ. За бусад альч сүмийн дүрмийг зөрчөөгүй гэж ярьдаг бөгөөд ихэнх итгэгч нар нь нөгөө л нэг LDS сүмээс ирсэн хүмүүс байсан гэж мэдүүлдэг. За 2018 онд Лори болон Мелани хоёр Чадийн зохион байгуулж байгаа 7 хоногийн хугацаатай хүмүүсийг бэлтгэх гэдэг цуглаанд явхаар болсон. За ингээд цуглааны үеэр Чадтай танилцаж яриа өрнүүлэн тэдний хооронд ямар нэг байдлаар ижил төстэй зүйл байгаагаа ярилцаж Чад 31 удаа харин Лори 21 удаа өөр гаригуудад төрөө төрөлтөө амьдарч исэн. Тэр амьдарч байгаа хугацааныхаа 7-д нь тэр хоёр эхнэр нөхрүүд байсан. Тэд бурханд ивээгдсэн, бурхны таалалд нийцсэн хүмүүс гэж Чад Лорид ярианыхаа үеэр хэлсэн байгаа. Бүр үнэхээр галзуу. Мелани хараа энэ явдлыг нь дэмжиж аль алийг нь одоо эхнэр нөхрөөсөө салаад тэр хоёрыг нийлхийг зөвлөж исэн ч Лори хэлэхдээ түүний явдаг одоо LDS сүмд ингэж салахыг зөвшөөрдөггүй юм аа гэж хэлсэн байгаа. За ингэж ярьсан ч гэсэн Лори Чад хоёр хол амьдардаг байлаа ч гэсэн бие биетэйгээ байн холбоотой байж нөхрөө эзгүй явсан хойгоор нь Чадтай нөгөө хүмүүсийг бэлтгэх нь гэд цуглааныхаа подкастыг бичих нэрийдлэр гэрт нь ирж хүртэл хонсон байна. Тэдний танилцах тухайн онд өөр нэг хэрэг явдал болсон байсан нь Ани гих бүсгүйд ирсэн мэдээлэл байсан бөгөөд түүний төрсөн ах буюу Жо Лоригийн одоо нөгөө хуучин нөхөр байсан штэ. За тэр нь нас барсан тухай мэдээ байсан. Тэрээр 59 настай бөгөөд зүрхэн зогсож гэртээ нас барсан гэх мэдээлэл байсан ч ямар ч хүн түүнтэй холбогдоогүй, холбоо барьж чадаагүй бараг сар гарan болсны дараа хөршин Жовийн гэрээс эвгүй үнэртэй байна гэж одоо цагдаа дуудлага өгч мэдэгдсэний дагуу түүний үхлийг нь олж илрүүлсэн байдаг. Ингээд Ани мэдээлэл авсныхаа дараа Лори руу залгаж ах нь нас барсныг хэлэхэд би энэ тухай мэдсэн гэж хариулсан байгаа. За тэр ахыхаа хүүхэд дээр буюу Жо Лори хоёрын дундаас гарсан Тайли охинтой уулзах хүсэлтэй байгаагаа хэлж тэдний гэрт нь очисон бөгөөд ирснийхэн дараа тэр битүү Жовийн зурагтай альбомыг Анид үзүүлсэн. Энэ альбом ахын гэрт байсан бөгөөд яагаад энд байгааг нь асуухад цагдаа нар түүнд Жовийн гэрт орох зөвшөөрөл өгсөний дараа гэрээс нь авсан тухайгаа хэлсэн. За альбом унтлахын өрөөний шалан дээр байхад нь авсан гэж Лори хэлсэн ч Анийн түүнд нь одоо нэлээд эргэлзэж цагдаа нар үхлийн дараа гэртэн зураг авсан байсныг харахад тэнд шалан дээр ямар ч зургийн альбом харагдаагүй байсныг нь олж мэднэ. Тэгээд ч одоо өгсөн хүний одоо байранд цагдаа нар өөр хүн орохыг зөвшөөрдгүү, түүний эд хөрөнгийг гадны хүн авах байтугай оролдох ч ирэхгүй гэж үзчихсэн. Нэг л одоо сэжигтэй санагдаж ах нь одоо нас барахынхаа өмнө тэр гэрт нь орж альбомыг авсан байх магадaltaй санагдсан бөгөөд цагдаа нарын шалгалтын үеэр түүний гэрийн цоож 2 давхар түгжээстэй байсныг нь олж мэдсэн. Жо хин нэгнээс айхтаа дотроосоо тэгж түгжсэн гэж ойлгож болохоор байсан. За энэ хэрэгтээ Лори ямар нэг байдлаар холбоотой байж магадгүй гэх бас нэг баримт гарч ирсэн нь хэрвээ Жо нас барвал Лори даатгалын компаниас 100-аас 150 мянган доллар авах ёстой байсан гэдэг. Ани энэ аллахыг Лоритой холбоотой гэж үзээд түүний задлан шинжилгээний хариуг хүлээж байсан ч 2021 онд буюу түрүү жил одоо хэрэг нь ахин нэгдэж ахыг нь хин нэгэнд алуулаагүй юм байна. Байгалийн жамаараа зүрх нь хаагдаж нас барсан гэж үзээд хэргийг нь цагдаа нар хаасан юм билээ. За энэ үйл явдал ингээд нууцлаг хിവэрээ үлдэж хаагдсан байсан нь маш их харамсалтай. За ингээд Чад болон Лори нарын холбоотой байсан үеийн одоо мэдээлэл рүү буцаад оръё. Холын зайнаас харьцаатай байсан Чад Лори хоёрын харилцаа улам гүнзгийрч Чад өөрийн бичсэн ном гаж урсгалтаа Лориг зүгээр л бат бөх итгүүлж чадсан байна. 2019 оны 1 сарын 22-нд Чад Лори руу нэг мэйл бичсэн бөгөөд тэрэн дээрээ түүний нөхөр Чарльзын бие муу сүнсэнд эзэмдүүлсэн байна. Тэр сүнсийг нь Ник Шнайдер гэж
одоо бичсэн байгаа хөөрхий. За тэгснээ тэрний одоо үүсгэсэн калтт нь болохоор хүмүүсийг хоёр хуваадаг, нэг нь тийм гэрэлтэй хүн, нөгөөх нь тийм харанхуй харныг тийм гэрэлгүй болцсон хүн гэж. Гэрэлтэй хүмүүс нь одоо Есүсийг дагдаг бол гэрэлгүй хүмүүс нь сатаныг дагдаг гэж үздэг. За гэрэлгүй хүмүүсийн сүнс нь өөрөөрөө байхаа болж биеийг нь муу зүйл татдаг гэж үздэг бөгөөд одоо тэднийг зомби гэж нэрлэдэг байсан байна. Хөрхи ямар ч гимгүү нөхөр нь одоо Чарльз нь 1 сарын сүүлдээр бизнес trip хийгээд өөр хот руу явсан хойгуур нь тархин эргэсэн Лори нөхөрлүүгээ залгаад чи одоо надад хамаагүй JJ ч гэсэн надад хамааралтай байх болсон. Тэгснээ өөрийгөө ховлгаан Жозеф Смит гэдэг нэг Америкийн одоо хамгийн анхны шашны тэргүүн гэж байдаг штэ. За тэрний бол эхнэр мөнх амьдрахаар илгээгдсэн, үхэхгүй, бурхнаас бараг тусгайлан илгээгдсэн, бурханд ивээгдсэн хэрв ямар нэг байдлаар амьдралд нь Чарльз ахиж оролцох юм бол түүнийг алнаа. Тэгснээ уцаар ярьж байхдаа түүнийг дандаа Ник Шнайдер гэж нэрээр нь дуудаж исэн юм нэг дуудлага тэдний хооронд нь болж өнгөрсөн. За бизнес trip нь дуусаад Чарльз гэрлүүгээ харах гэсэн боловч түүний плетийг нь Лори цуцалсан байхыг нь олж мэдсэн. Тэгээ өөрөө ахиж плет захиалаад гэрлүүгээ бутсан байгаа. Буугаад одоо аэропорт дээр байгаа машина унах гэсэн байхгүй. Гэрлөөгөө оцсон боловч гэр нь цоожтой дотор нь хинч байгаагүй. Чарльз шууд цагдаа дуудаад болсон бүх явдлыг ярьж өгсөн. За цагдаа түүнийг одоо гэрт нь ороход нь тусалж ороод харсан чинь түүний хувцас, лаптоп мөн JJ хүн байхгүй бүгд гэрээсээ явсан байсан. Мөн банкнд байсан түүний $35,000 ч гэсэн тэр бүгдийг нь аваад бүр мөсөн цугцсан байсан. Чарльз хамгийн ихээр эхнэрийнхээ сэтгэл санааны байдалд өөрөөр хэлбэл одоо тэр калтд итгэж байгаа тэрэнд одоо тархиа угаалгасанд нь мөн хамт байгаа хоёр хүүхэд болох Тайли JJ хоёрт санаа зовж исэн бөгөөд эхнэрээ одоо сэтгцэн эмнэлэгт хэвтүүлэх тийм бодолтой хүртэл байсан баг. Чарльз энэ үеэр нэг буруу үйл хийсэн. За тэр нь юу байсан бэ гэвэл Лоригийн машиныг хайж олоод дотор нь байсан түүний түрээвчийг нь хулгайлаад уцаар нь гэрийнхэн болон найз нөхд рүү залгаж түүний сэтгцийн өөрчлөлтийн тухай ярьж эхэлсэн. Энэ нь Лори Чарльзыг цагдаад мэдэгдэх хангалттай гэмт хэрэг болж бүртгэгдсэн байна. Чарльз одоо Лориг энэ байдлаараа хүүхдүүдэд ямар нэг аюул учруулж магадгүй гэж үзээд сэтгцийг нь шалгуулах хүсэлтэй байсан учраас цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Харин Лори машинаас нь түрээвч хулгайлж уцаар нь хамаатан садан гэрийнхэн рүү нь ярьсан Чарльзыг мөн л одоо хамт байсан 13 жилийнхээ хугацаанд сонин үйлдэл гаргадаг байсан, хүүхдүүдийг гэмтээж магадгүй өнтер гэсэн зүйлээ ахаад л цагдаа нарт ярьсан байгаа. 2019 оны 2 сард Лори Чарльзаас салах тухай өргөдлийг шүүхэд өгсөн. Чарльз харин хуульчийнхаа зөвлснөөр амь насны даатгалаа түүний нэр дээрээс салгах мөн цагдаагийн газраас одоо Лори түүний биед ямар нэг байдлаар хохирол учруулж амь насанд нь хүрэх магадaltaй учраас хамгаалж өгөхийг хүссэн хүсэлтэй өртөл одоо тавьсан байгаа. Эхнэрээсээ хөрх юм нь бас айсан юм шиг байна. За үүнээс хойш Лори 58 хоногийн турш хинт ч хэлэхгүйгээр алга болсон. Тэгээ хоёр хүүхдээ болохоор хамаатнууд дээр үлдээгээд өөрөө хаашаа явах гэж байгаа одоо хилээгүй гэж сүлд мэдээлсэн байдаг. За энэ үеэр хөрхи нөхөр нь бас Лоритэй одоо буцаад нийлдэг юм билүү өнтер гэсэн бодол байгаагаа хуульчтай хэлсэн байгаа. Бас яах гэж байгаа толгойн одоо эргэцэн хүүхэн дээр буцаж очиж хамт амьдрах тухай бодож л байдаг. Чарльз нэлээд тийм humble айгуу тийм зөөлөн тайван хүн байсан. За Лори 58 хоног алга болсныг сүүлд нь Хавай явсан юм шиг байлээ гэж үздэг юм лээ. За түүний охин Тайли одоо шилжилтийн насан дээрээ байсан бөгөөд одоо Лори найз Меланитайгаа охин нь ч гэсэн одоо Чарльз шиг хар гэрэлгүй болж эхэлж байгаа тухай яриад одоо энэ явдал нь түүнийг 12 13 настай байгаас нь эхэлсэн. Зан ааш нь одоо хувраад ойлгохдохоо байсан гэсэн байгаа. За өсвөр насны хүүхэд сэтгэл санаа нь одоо докторгүй болсон үеийг нь хар сүнсэнд эзэмдүүлчлээ энэ төр гэж одоо солиорсон байгаа. За бас болоогүй одоо Лори ирээдүг хардаг болсон. Удахгүй Чарльз одоо өөхөх болно энэ төр гэж хэлсэн байгаа. Үнэхээр одоо хүчит агуу
хүчит Лори маань ирээдүг харчуу яачуу Чарлз 2019 оны 7 сарын 11-нд буудуулж нас барсан. Хэн алсан гэж бодож байна? Лоригийн нөгөө маниак ах Алекс түүнийг буудаж алсан байсан. За ингээ Алекс одоо хэргийн дараа цагтаас дуудлага өөрөө өгснөө одоо бие хамгаалах гэж байгаад түүнийг буудчлаа гэж хэлсэн байна. Лоригийн бодож сэтгэж заван болгоны ард ахан дандаа байж идэг байгааз. За тэр ярихдаа Лоригийн гэртийн бүх үйл явдал болсон. Гэрт нь орж ирээд орилж хэрүүл хийж над руу дайрсан, намайг буруутгаад исэн. Тэгээд тэр нь юу гэж хэрүүл хийсэн, юу гэж ойрлсон, юу гэж буруутгасан тийм юм ерөөсөө яриаггүй. Бүгд ерөн шал хавцалтаагүй юу гэсэн тодорхой биш байхаар мэдүүлгийг одоо Алекс цагдаа нарт өгсөн. За Чарлз Алекстэй хэрүүл хийж агаад уурлаад түүнийг бейсболын цохиураар толгоороо цохиод авахаар нь одоо өрөөнөөсөө бууш урч аваад түүний цээж рүү буудсан гэж хэлсэн. Чарлз одоо нэлээд том биетэй залуу байсан. За тэгээд бас бейсбол тоглодог байсан бөгөөд хэрэв үнэхээр түүнийг бейсболын цохиураар толгойд нь цогсон бол тэр босчирч чадхааргүй боллоо цохиулах байсан гэж сүүлд одоо найз нар нэрдэг. За тэгээд цохиулаад 911 руу залахгүй тэгээд өрөөрөөгөө ороо бууга аваад гарч ирж л байдаг. За Чарлз Лоригоос салахдаа цагдаа нараас хамгаалалт хүсэж ирснийг нь бас та хэд санах хэрэгтэй. За мөн Чарлзын урдны эхнэр одоо Чарлзын талаар одоо мэдүүлэг өгөхдөө тэр хизээж одоо гэр бүлийн хүчирхийлэл хийж байгаагүй, хизээж хүн зохихон байтугай гэмтээж байгаагүй тухай мэдээлсэн. Тийм л одоо тийм даруухан humble тийм хүн байсан байгаа. За урдны одоо энэ зүйлүүдийг мэдсээрээжж Алексийг бие хамгаалсан гэж үзээ цагдаа нар сулалсан. Чарлзын биед задлан шинжилгээ хийсэн бөгөөд түүнийг зогсож байхад нь цээж рүү нэг удаа буудаад дараа нь газар дундахт нь ахиж нэг буудсан гэж шинжилгээгээр илэрсэн. За түүнийг алсныхаа бүхэлдээ 43 минутын дараа 911 руу Алекс залгаж хэлсэн бөгөөд дуудлагын явцад диспатчерын хэлсэн CPR хийх зөвлөгөөгийн ч дагаагүй. Үхлээс аврах ямар ч арга хэмжээ аваагүй болохыг нь тогтоодог. Бас нэг сэжгийн санагдсан юм нь Чарлз тэр байшинд алагдсны оройн Лори яг тэр байранда хүмүүс дуудаад pool party хийсэн ба. Би л ойлгоогүй. Нөхөр нь одоо хуучин нөхөр нь тэнд хүчээд тэгээ бүр тэр алагдсан байшинд нь пари хийгээ баярлаад цэнгээ байж идэг. Яг ийм сэтгцийн асуудалтай байгаа зү. Тэгээд Чарлзын ажил явдал өнгөрсний дараа амь насны даатгалыг нь авах гэсэн чинь өөрийнх нь нэр одоо хасагдсан байхыг Лори олж мэдсэн. Бүр ямар аимшигын царайлсан бол гэж би бол бодсон. За Лори ч тэр одоо Алекс ч тэр аль альныг цагдаад өгчихсөн мэдээлэл нь цаг минуттайгаа зурж исэн, бүх зүйл зөрөөд тэр хүн алчаад байхад л гимгүүгээд сулсан байгаа цагдаа нар одоо хожим нь болох гимт хэрэгээс өөр хүмүүсийн ч гэсэн амьд байх боломжийг хааж байгаагаа тухайн үед бол мдээгүй ингээ өнгөрсөн байгаа. Нөхөргөө бас нь Лори мэдээж Калтын тэргүүн ирээдүг хардаг тэнгэрлэг чаттайгаа хамт амьдрах үйл явдал удахгүй эхлэн. За ингээ Чадын ихнэр болох Тайми гэд бүсгүй байсан шүү дээ. 2019 оны 10 сарын 2-нд жимнээсээ гараад харих гэж байхдаа хүнд буудуулах шахсан бөгөөд цаны маск зүүсэн этгээд машиных нь ар хэсгээс хид удаа буудаж цонхойг нь хаглаад бараг толгойг нь онох шахсан байгаа. Сүүлдээ буунд гацаж буудаж чадхаа болсон. Таймэж гисэн одоо цухтаж амжсан бөгөөд энэ талаараа маш их айж цочирдож сэтгэлэн зовж Facebook дээрээ бас пост хүртэл бичсэн байсан. За энэ алах гэж байсан хүн бараг л Алекс байсан байх магадлал нь 95% гэж би л бодож байна. За тухайн ондоо буюу 19 оны 11 сарын 19-нд Тайми маань гэртээ нас барсан байхыг нь олсон. Чад эхнэртэй задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй ч гэсэн за ерөнхийдөө энэ үйл явцыг болвол сүүлд одоо гинт нас барсан учраас цагдаа нар шийдэх одоо асуудал болоод үлдсэн байгаа. За нас барахтаа харцсангуй залуу 49 настай байсан бөгөөд түүний биеийн байдал эмнэлгийн мэдээлэлд ямар нэгэн байдлаар гинт нас барах магадлал огт байгаагүй эрүүл саруул биетэй хүн байснаа тэр өдөр гэртээ унтаж байгаад нас барна гэдэг нь нэлээд одоо сэжигтэй санагдахаар байгаа зү. За бүр үнэхээр азарны цочирдмор явдлууд
араараасаа одоо цаашаа үргэлжлэнэ. За Чад эхнэрээ нас барахаас нь сарын өмнө эхнэрийнхээ амь насны даатгалыг өсгөж тэр оныхоо 10 сард нь даатгалаас $430,000 авахар болсон байсан. За ингээ бүрч нэг ам ангайлгмар зүйл ахаад араасаа болсон байдаг юм а. Нөгөө Chad Lori хоёр ч тэр оныхоо 11 сарын 5-нд нь Хавай руу очоод тэндээ хурмаа хийсэн. Бүр үнэхээр солиотой гажиг толгойн эргэцэн байгаа зү. Цагдаа нар ч одоо өчнөө ийм явдал болоод ахад ойлгодгүй мүү, ойлгохыг хүсдэггүй мүү, одоо бүр заваа юмнууд араараасаа үргэлжлэнэ. Яасан гэхээр Chad Lori-тэй одоо сууснасаа хойш найз нөхөддөө Lori-г хөөхөдгөө ганц бие эмхтэй гэж хэлснээ. Өөр бас хүмүүс болохоор хөөхтүүд нь бүгд насанд хүрээ том болчихсон, хамт амьдардгүй. Одоо зарим хүмүүс болохоор Тайлигээд охиныг нь 2017 онд нас барсан гэж орон гарантаж ярьсан байгаа. За тэгэхээр хөөхтүүд нь хайцсан гэсэн үг үү? Энэ одоо хөөхтүүдийг ингэж яриад байгаа нь бас амар эвгүй байгаа зү. Ингээд энэ явдлаас хойш Lori-гийн гэрийнхэн болон Charles-ийн хамаатнууд Tylee JJ хоёртой сар гараан огт холбоогүй болчихлоо. Хүүхдүүдийг олсон харсан хүн байна уу гэх зэргээр цагтаад хэлж сошиалар зургийг нь тарааж олж өгсөн хүнд $20,000 өгнө гэж мэдээлэл хүртэл хийж исэн. За цагдаа нар хүүхэд алга болсон гэх мэдээллийг аваад 11 сарын 26-нд Rexburg дэх одоо Chad-ийн гэр рүү явсан. За Lori харин хүүхдүүдээ олохоор найз нартай уулзуулахаар Аризона руу явуулсан байгаа гэж хэлсэн байна. Цагдаа нар ирж мэдээлэл авах үеэр Chad нөгөө калтын гишүүн Melanie руу залгаад хэрвээ цагдаа нар чамаас ямар нэг зүйл асуувал мэдээлэл огт бити өгөөрэй гэж ярьсан байсан. За Melanie ч одоо юу ч мэдэхгүй тэд ээжтэйгээ байх ёстой байхаа гэж хэлэхээс өөр юм бол ерөөсөө яриаггүй. За цагдаа нар одоо Chad-ийн гэрийг нэгчээр ахин гэрт нь очиход тэд хоёулаа гэртээ байхгүй байсан бөгөөд хүүхдүүд ч гэсэн гэртээ байгаагүй. Тэгээ хайц нь ерөөсөө мэддэхгүй. Гэрээс нь ч одоо ямар нэг уул мөр ерөөсөө олдоогүй. Chad Lori хоёр Хавай руу одоо ахаад л явчихсан болж таарсан бөгөөд цагдаа нар холбогдох болгонд л ямар нэг байдлаар хүүхдүүдийн талаарх мэдээллийг бөөрийн хийлж хариулсаар байсан. Тухайн оны 12 сарын 12-нд Алекс гинэт одоо нас барсан бөгөөд нас барсан учир шалтгаан нь учир битүүлэг байсан тул тэгсгээд өнгөрсөн. Сүүлд олсон мэдээллээр бол Алекс тухайн Chad-ийн одоо калтад явж исэн итгэгч нэг эмэгтэйтэй суусан бөгөөд суусныхаа 10 хоногийн дараа нь нас барсан. Түүний үхэлд ямар нэгэн байдлаар Chad холбоотой байх магадлалтай. Алексийг хор олгож хордуулж алсан байхаа гэсэн мэдээлэл ч гэсэн байсан. За ингээд нөгөө хорлон сүйтгэгч ах нь Lori-гийн ах нь бас ингээд нас барсан юм байна. За Chad Lori хоёр Хавайд одоо 1-2 сар болсон бөгөөд finally нэг юм цагдаа нар тэднийг 2020 оны 1 сарын 25-наас хойш 5 хоногийн дотор Rexburg-ийн цагдаагийн газар эсвэл Хавайийн цагдаагийн газарт ирэх шарт хуудас хөргүүлсэн байгаа. Хоёр хүүхэд хаана байгаа, тэдэнд юу тохиолдсон талаар мэдүүлэг өгөхийг шаардсан байгаа. За гэсэн ч тэд мэдүүлэг өгөхийг эрс эсэргүүцсэн. Where are your kids? No comment? They've been missing for 4 months. You have nothing to say? You're over here in Hawaii? Where are your children? Yeah, why don't you just give us a comment? Just tell us where they are. Chad, where are Lori's kids? What happened to Tammy, Chad? Can you tell us what happened to Tammy? Why have you guys been in Hawaii for so long? Listen, just tell people what's happening. There's people around the country praying for your children, praying for you guys. Why don't you give us answers? That's great. That's great. That's great that they're praying for you, praying for your kids. What? You have nothing to say? Did you do something to your children? Are your children still alive? That's a simple question. I've got 3 kids of my own. I can tell you every minute where my kids are at. Where are your children? Бичлэг дээр харагдаж байгаа шиг Lori хүүхдүүд ихэд талаар алифтай ганц ч зүйл яриаггүй бөгөөд түүний хэлснээр 2020 оны 7 сард дэлхийн төгсгөл ирэх гэж байгаа учраас түүний эргэн тойронд тохиолдсон бүх зүйл бараг л утга учиргүй хүн төрлөختөн бүгд үхэж үрэгдээд дэлхий сүрч дэлхий дээр ахин Есүс ирнэ гэдэгтээ бат итгэжсэн. Түүнийг байцааж байгаа цагдаа нар, түүнийг бичиж суруулжсэн бүх хүн
үнс болж замхран энэ гэсэн ба. Инээдтэй юм шиг ингээд хүүхдүүдэд ханаас ч олдохгүй тэд ч одоо мэдүүлэг өгөхгүй байсан учраас 2 сард түүнийг Хавайийн цагдаа нар баривчилж Айдаховын цагдаагийн газар шилжүүлсэн. Тэр мэдүүлгийн хариултанд дандаа л хүүхдүүд ямар ч одоо аюулгүй газар байгаа гэж хэлээд байсан бөгөөд энэ нь түүний хувьд дэлхий дээр хар гэрэлгүй сүнсэнд дарлуулж зомби болж байхаар өгчхүүл тэр бүгдээс одоо ангичирч деваачнд жаргана гэсэн утгаар аюулгүй газар одоо байгаа гэж хэлээд байсан болж таарсан. За тархиа угаалгасан Лори 2 хүүхдэд тэгэхээр алсан болж таарсан. Өөртөө яаж толгойн ирэхээр ингэж бүр хүүхдээ гимтээж алах дээрээ тултын байгаа. Цагдаа нар одоо уг гэмт хэргийг Чадийн гэртээ одоо наривчилсан мөрдөн шалгалтын ажиллаар эхлүүлсэн. Тэр хоёр одоо хүүхдүүдийнхээ дуугүй, скейтборд, ролл гэтрийг нь бүгдийг нэг газар овоолоо тавьчихсан байсан. Мэдээж ахын хүүхдүүд тэр бүгдийг хэрэглэхгүй болсон болохоор. Уг явдлаас өмнө өнгөрсөн жилийн одоо 11 сард Алекс 2 хүүхдийг өглөө салхинд авч гараад эхлээд 16 настай Тайли охиныг буудаж алаад Чадийн гэрийн ойролцоо булсан бөгөөд 7 настай JJ-ийг мөн буудсныхаа дараа шатаагаад хинч олохооргүй болгож орхисон байсан нь сүүлд мөрдлөгөөр батлагддаг. Тухайн үед гарсан буун дуу одоо хажуу хөршийнх нь сонссон бөгөөд тэднээс юу болсныг нь асуухад тэр хаваар одоо явж исэн raccoon гэдэг одоо нөгөө монголоор бол нөгөө элбэнх гэдэг амтан байдаг да. За тийм амтан буудсан юм аа гэж хэлээд өнгөрөөсөн байдаг. Цагдаа нарын мөрдлөгөөр тухайн үед Алексийн гар утасны GPS Чадийн гэрийн ойролцоо нэлийн удаан эргэлдэж байсан нь батлагдсан. За цагдаа нар ч их эргэлдсэн газруудаар нь шороог малтаж үзэхэд танигдахааргүй басан 2 хүний бие гарч ирсэн байгаа. За мэдээж энэ хоёр нь одоо өөр хүн биш, 2 хүүхэд болж таарсан. Цагдаа нар уг мөрдлөгийг хийж байгааг мэдсэн Чад гэрээсээ цуцсан байсан ч одоо 1 милийн газар шалганаар өөр цагдаа нарт баригдсан. За X эхнэр таймигийн үхэлдэж бас сэжиглэн цагдаа нар саатуулсан байна. Ингээд Лори Чад хоёр хоёулаа хүн амны хэрэгээр шүүхээс ял авч шоронд суух нь тодорхой болсон. Тэднийг шоронд сууж байх үед нь буюу нөгөө хилээдсэн 20 оны 7 сард дэлхий сүрч ахин одоо Есүс мэдлээд үнс нуран болоод алаад өгнө энэ төр гэдээсэн. Тэр нь ч болоогүй. Тэр хоёр одоо юу бодож суусан бол гэж 20 оны 7 сард дэлхий сүрнэ гэдэг ах уу. Тэр хоёр хоёулаа шоронд байсан. За Чад бол угаасаа анханасаа калтынхаа тэргүүн бүх юмдаа итгэцэн яаж ч одоо сэтгэл санаа нь хувирахгүй бах. Харин Лори энэ одоо бүгдийг худлаа байсан байна. 2 хүүхдээ алах нь буруу байсан байна гэдгийг ойлгосон болов уу яасан юм бол. За ингээ 21 оны 6 сарын 29-нд Аризонагийн шүүх түүнийг яллагдагчаар татаж түүнийг одоо хуучин нөхөр Чарльзын үхэлд мөн буруутай гэж тогтоож хэрвээ тэр сэтгцийн асуудалтай бол шараадны эмнэлэгт харин ямар нэг асуудалгүй болвол шоронд насаараа суух ял авах тухай мэдэгддэг. Тухайн үед одоо нотлох байрамд хараахан гараагүй байсан учраас Чад харин цагдаа нарт саатуулагдаагүй байсан ч хэдхэн сарын дараа саатуулагдаад тухайн оны 8 сард түүний шүүх хурал бас болоод түүний хүн амны одоо гэмт хэрэгт холбоотой тогтогдвол цаазаар авах ял оноох тухай яригдсан ч одоогийн байдлаар одоо эцэлсэн шийдвэр нь хараахан гараагүй байгаа юм лээ. Шүүгчдийн үзэж байгаагаар бол тэр өөр ямар ч байдлаар энэ хэрэгээс зугтах болон бултах боломжгүй болсон. Түүнийг одоо яаж ч өмгөөлөх аргагүй болсон гэж үздэг юм билээ. За Алексаар одоо хүүхдүүдийг нь алуулаад дараа нь Алексийг ч гэсэн өөрийг нь хордуулж алсан байхаа гэж бодох магадлал нь одоо хамгийн зөв байхаа гэж бол би бодсон. Тэдний эцсийн ялын шүүх хурал одоо л арай болоогүй байгаа юм байна. За лавл одоо харамсгаар дуусахгүй байгаасай гэж би хүсэж байна. За ингээд Лори болон Чад гэх одоо хүний дүрд хувирсан чөтгөрүүд нээлж үйлдсэн явдлын үр дүн хэний ч санаанд багтмааргүй байсан талаар та бүхэн бас сонслоо. За шашин шүтлэг гаж урсгал буруу тийш ирэхээр хүний сэтгэл санаа оюун ухаанд хэрхэн нөлөөлж болдгийг талаар одоо маш харамсалтай тэм жишээ санагдлаа. За энэ гэмт хэргийн талаар өөрийн бодлоо би нэмж хэлье. Калт буюу одоо бидний ойлгохдоор иймэрхүү шашны гаж урсгалыг хүмүүс гаднаас нь шууд хараад одоо дүгнэхтэй юм энэ одоо балан юмд итгэхийн гэж одоо боддог. Гэхдээ иймэрхүү гаж урсгалд хүмүүс мэдээж шууд итгээд явдггүй. Маш бага багаар сонсоод маш удаанаар буюу аажмаар итгэж эхэлдэг. За сүүлд суусан Чад гэх залуугаас бусдаар бол одоо Лоригийн хуучин нөхрүүд нь тимч бас муу хүмүүс байгаагүй гэдг нь харагдсан. Хүү ер нь одоо салж нийлээд явхдаа өөртөөгөө яг ижлэхэн тийм хүнээ үргэлж
хайгаад яваад байдсан юм шиг надад бол санагддаг. Тэгээ эцэст нь одоо номыг нь уншиж донтож эхлээд дэлхий сүрч бүх зүйл утга учраа алдна гэж үзээд хүүхдүүдээ энэ амьдралд зовсноос Деважинд жаргаг гэд Алексаар алуулсан ч дэлхий сүрэхгүй байхаар нь гол нь буруу зүйл хийснээ Лори ойлгосон болов гэдэг байна. Бас тэр Чарлз одоо буудуулж алуулсан өдөр байшингийн цагдаа нар одоо хориотой бүс болгоод шалгалт явуулж юу болсныг нь мөрддгүү мүү? Амар сонио оройн тэр гэрт нь пул пари хийж мэдсэн. YouTube дээр одоо битүүл Америкийн цагдаа нар ч хурд хэтрүүлсэн хүнээ хүртэл барьж авч гавлаад торгож нийгмийн ажил хийлгээл одоо ингэртэй байгаа камераараа бичсэн бичлэгээ сошиал дээр тавиал амар одоо сүртэй байгаад байдаггүй лөө. Тэгээд хуучин ихнэр нь ч мэдүүлэхдээ Чарльзыг маш тайван хүн байсан гэд мэдүүлээд цагдаа нараас хамгаалалт хүсч байхад нь тэр асуудлыг нь октодоо авч хэлцээгүй надад бол амар утгагүй санагдсан. Тухайн үедээ мэдүүлгээр ярьсан зүйл хийсэн үйлдэлийнх нь одоо цаг нь зөрөөд байхад л одоо шалгалтаа эртгэн хийсэн бол хоёр хүүхэд амьд байх ч магадaltaй байсан юм билүү гэж би бол бодлоо. За энэ хоёрын тэр шашны гаж урсгалыг Doomsday Cult гэж нэрлэдэг юм байна. За Doomsday гэдэг нь мөхлийн өдөр гэсэн үг. За сүрлийн өдөр гэсэн үг юм байна. За тэгээд Чад тэр дэлхийн сүрлийн өдөр ирнэ гэж өөрөө итгэжсэн бол эхнэр нь нас барсны дараа тийм их мөнгө даатгалаас бас гаргуулж авч яах гэжсэн юм бол гэж бодсон. Ер нь бүх зүйл утгагүй санагдаад бүх хүн үнс шороо болно энэ төр гэд байсан штэ. За тэр psycho гажиг тийм vibeтай ийм эвгүй царайтай ийм сэтгцийн өвчтөй тийм хүн лав надад санагцсан. Тэгээд тийм их одоо хүмүүс үнс болоод дэлхийс үнэх юм бол тэр мөнгөөр одоо бас яах гэж байгаа. За би бодохдоо дээр үед л одоо буюу интернет сайн хөгжөөгүй хүмүүс тал бүрийн мэдээлэл авч чадахгүй тийм үед л одоо шашны гаж урсгал маш их газар авдаг байсан гэж боддог байсан чинь одоо хүртэл энд итгээд гэр бүлийн одоо бүх хүнээ бараг алаад самраад гажигтаад маргааш нөгөөдөр нь л хүнтэй суугаад бас ингээ явж идэм байх. За тэгэхээр сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд шашин шүтдэг хүмүүсийг бол би огт өгөөсгдгүү. За өнөөдрийн яригдсан тэр LDS сүмийг ч гэсэн би бол шүүмжлэхгээгүй. Тэгсэн ч гэсэн одоо өнөө үеийн мэдээллийн 900-д амьдарчээж шинжлэх ухааны үндэслэлгүй хинч баталж чадахгүй бас ирээдүйд ингэн тэгнэ гэсэн хүмүүсийн ярьсан зүйл болгонд итгээд ээж болохгүй нана гэж хэлмээрэн. За зүгээр наандаж хэлэхэд хэрвээ дэлхийг одоо солир молир мөргөөд дэлхийд дэлбэрч байгаа бол сансраас дохио өгөөд тэр нь хэдэн сарын хэдний өдөр айл газрыг ямар хурцтайгаар мөргөнч гэдэг юм уу нэг иймэрхүү мэдээллийг бол одоо амархан мэдэж болдог болчихсон. За тэр ч ятгаа одоо минут секундын зөрүүгүйгээр байгалийн зарим үзэгдлүүдийг ч гэсэн урдчлаад мэдээлдэг тийм систем бүрдчихсэн байдэн штэ. За тэгэхээр тэнгэрлэг сүнслэг хий хоосон зүйлийг өөрийн бодол санаандаа итгүүлэхээс өмнө ямар үндслэлтэй болохыг нь эхлээд судалж байхыг хүсье. За миний ажигснаар бол ихэнх юм гаж урсгалуудад итгэдэг хүмүүс боловсрал нэлээд муутай хүмүүс байдаг. За Лори жишээ нь одоо үсцдэг гэж ярьж ирсэн да. За тэр ажиллаач бас нэг удаан ерөөсө хийж байгаагүй хийжсэн тэр сүүлийн нөхөр одоо Чарльз нь бас харж байгаагүй их сургуульд бол ерөөсө сурсан гэсэн мэдээлэл байхгүй 10 жилээ төгсөөл тэгэл хүнтэй суугаал ямар нэг академик одоо боловсрал ерөөсө байхгүй байсныг нь та хэд ч гэсэн анзаарсан бах. Энэ удаад сурах 3 үгийг тайлбартай нь хэлж өгье. За эхний үг нь humble гэсэн үг байгаа. Энэ одоо Чарльзын зан төрхийг нь хэлжсэн. Маш их humble хүн байсан гэд ярьжсэн. За энэ маань дөлгөө хүн, зөөлөн даруухан, тийм эгэл жирийн гэсэн утгатай. Тийм зөөлөн хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг ер нь бол humble гэж хэлдэг. Дараагийнхаа үг нь бол frustration гэсэн үг байгаа. Энэ маань бухимдал, одоо уур бухимдал гэсэн үг. За frustrated гэхлээрээ бухимдсан гэсэн тэмдэг нэр болдог. Doomsday гэдэг 3 дахь үг байгаа. За энэ үг маань болохоор одоо суйрлын өдөр, одоо мөхлийн өдөр гэж шашны үг хэллэгт хэрэглэгддэг ийм үгнүүд байгаа шүү. За та бүхэн үгнүүдээ бас сайн цээжлээд аваарай. За ингээд үнэхээр галзуу гэмээр саяхан болсон кейс бэлдээд сухад үнэхээр муухай байлаа. Сонирн болгож бас нэг сэрэмжлүүлэг болгож та бүгдэд бэлдсэн гэдгийг маань ойлгож хүлээж аваарай. За мөн бидэнд ямар нэг байдлаар дохио өгөөд лайк, дислайк дараах, комент үлдээх, эсвэл одоо subscribe хийгээд хонхоо идэвхжүүлээрэй гэж хүсэж байна. За цаг заваа зарцуулаад бэлдсэн мэдээллийг маань сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Be safe, be positive. Bye.